За сайн бацгаана бүгдээрээ. Өнөөдөр болохоор бүгдээрээ 11-р Python-ийнхаа суурь хичээлүүдийн 11-р сурлыг үзье. Тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ ерөнхийдөө компьютер дээр хадгалсан текст файлыг одоо шинээр үүсгэх болон одоо доторх агуулгыг нь унших гэсэн ийм хичээл үзнэ. Тэгээд яг мэдээж өмнөх хичээлүүд дээр болохоор та нар ингээд эхний 10 хичээл нь нэлээд суур одоо ойлголтуудыг авсан байгаа тий. Тэгээд би болохоор одоо тэр хичээлүүдэд үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэг 20-аас 30 дугаар хичээлийн хооронд болохоор ерөнхийдөө нэлээд суур юмнуудаа үзээд ерөнхийдөө нэлээд дажгүй болчихно. Тэгээд дараа нь арай жоохон томдоо юм цогц код руу тэг нэг том биш гэхдээ нэг хөөрхөн үйлчлээчдэг юм цогц код руу ороо явчих гэж бодож байна. Тэгээд тэрнээс гадна хэрвээ сурснаа бас ингээд одоо хэдэн хичээлийн дараа илүү баталгаажуулахыг хүсэх юм бол миний машин learning-ийн одоо нөгөө машин learning-ийн хичээлүүд гарсан байгаа тий. Гарч эхэлж байгаа. Одоо би эхний алгоритмыг одоо хуваарлах гэсэн алгоритмыг бичсэн байгаа. Тэгээд тиймэрхүү суур хичээлүүдээс бас ерөнхийдөө Python яаж код бичиж гин гэдгийг орж хараарай. За тэгээд орж хараарай. Тэгээд мэдээж одоо ерөнхийдөө ирээдүйд одоо ингээд хэмэл оюуханаар маш их хэмжээний код ингээд бичүүлэх боломжтой ч гэсэн мэдээж код маш сайн бичдэг хүмүүс бол маш чухал. Яг тэгэхээр нэгдүгээр тэр хэмэл оюуханы алгоритмыг цааш нь хөгжүүлнэ. Тэгээ нөгөө талаараа болохоор бас хэмэл оюуханд аюулгүй үднээс бол тэр болгон юмнуудад итгээд байж болохгүй. Одоо ямар нэгэн бичсэн чухал коднуудыг бол хүн бас өөртөө хянж авах хэрэгтэй. Тийм учраас кодоо бол маш сайн ойлгох байгаа. Тэгээ яг тэгэхээр одоо хэмэл оюухан цаана яг одоо нэлээд хөгжөөд ирэнгүүт цаана юу гэж бодож байгааг нь бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хүнээр хянуулах хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн комплекс коднууд бичих юм бол тийм учраас мэдээж одоо ч үед ч гэсэн ирээдүйд ч гэсэн сайн код бичдэг, сайн код ойлгодог хүмүүс бол маш чухал байгаа. Тийм байгаа. Тэгээд дээрэс нь тэр хэмэл оюуханы одоо нэг машин learning гэдрийн алгоритмуудыг би одоо ингээд зааж эхэлж байгаа. Тэрийг бас сайн хараарай. Тэгэхээр тэр алгоритмыг хэдий хэмэл оюуханыг одоо кодыг нь ойлгохгүйгээр хэрэглээд маш их хэрэглэх боломжтой ч гэсэн хэрвээ цаана нь алгоритм нь яаж явж байгааг ойлгох юм бол бид нар ерөнхийдөө хөгжлийн төвшин аль орчим хаана орчим явж байгаа гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгох боломжтой. Энийг нь болохоор биологийн тархитай одоо хүний тархитай тий зөөрлүүлээд тэгээд ингээд мэдээж цааш нь хөгжүүлээд явж байгаа. Тэгээд мэдээж ерөнхий хэмэл оюухан бол бидэрт хэрэгтэй хэрэггүй гэсэн мэдээж нэг асуулт байгаа. Гэхдээ хичнээн тэр одоо хэрэггүй гэж батсан ч гэсэн энэ нь болохоор өсөлтөөн дээр ерөнхийдөө тулгуурлаад бол хизээч энэ хөгжлөн зогсохгүй учраас ерөнхийдөө хэмэл оюуханыхаа алгоритмыг маш сайн ойлгоод илүү сайн болох хэрэгтэй байгаа. За тэгээд одоо би энэ дээр энэ код нэр одоо энэ юу бичсэн байгаа. Энэ хоёр мөрийг бичсэн байгаа. Одоохондоо энийг харсны хэрэггүй. Би дараа нь та нар ойлгоно. Би энэ дээр ерөнхийдөө юу хийсэн байгаа вэ гэхлээр нэг ийм текст бичээд одоо энэ дээр бичсэн байгаа текстийг бичээд тэгээ хатгалсан нэг ийм data text гэсэн текст үүсгэх. Энэ дээр data гэж байгаа шүү. Миний түрүүн нөгөө нэг бичсэн эхний хэсгийн бичлэг нь болохоор дуун хураагддаг байсан. Тэгээ би дахиад эхнийхээ хэсгийг бичиж байгаа учраас нөгөө буцаж ирэх шаардлагатай болсон. За тэгээ ерөнхийдөө би одоо энэ data text гэсэн нэртэй одоо файл дээр дотор нь би ийм текст биччихсэн байгаа. Тэгээ энэ текст нь болохоор text гэсэн форматтай, txt гэсэн форматтай ингээд бичсэн байгаа. Тэгээд энэ одоо бусад тайлбаруудыг нь болохоор би энэ
өнөөдрийнхээ хичээлийн нэлээд төгсгөл рүү тайлбарлах байгаа. Тэгэхээр эхний ээлжинд миний энэ одоо бичих кодыг болохоор та нар бичиж болохгүй. Яагаад гэвэл алдаа заах учраас эхлээд би тайлбарлах гэж байгаа. Тийм учраас битүүчээрээ. Тэгээд би одоо нэг юм бичиж байгаа. Data text тэгээд air. За тэгэхээр одоо энэ нь болохоор энэ текстийг болохоор би open гэдэг ингэж юм бол одоо өмнө би нөгөө нэг data text хэлбэртэйгээр нэг файл текст файл хадгалсан байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тэр файлаа би одоо онгойлгож харж байгаа гэсэн үг. Тэрийг болохоор air гэсэн модтойгоор би онгойлгож байгаа. Энэ нь болохоор одоо ямар хэлбэртэйгээр би тэр файлыг онгойлгох вэ гэсэн ийм баг гэсэн үг. Тэгээд тэрийг нь болохоор энд нь тодорхойлж бичдэг. Энэ нь болохоор бичдэг байгаа. Тэгээд ингэж юм бол файл нь ерөнхийдөө онгоогдно. Тэгтээ хаагдахгүй. Тэгээд энэ нь болохоор би яагаад битээ шууд одоо бичээд тэгээд run дараарай гэдэг байгаа. Тэгэхээр энийг шууд ингээд бичдэг юм бол файл нь онгоогдоод тэгээ хаагдаагүй байна гэсэн үг. Тэгээд бид нар энэ одоо текстээ ямар нэгэн газар хадгалаагүй байгаа учраас энэ нь онгойлгочоо тэгээ бид нар хаах боломжгүй болчоод тэгээд дараа нь алдаа заагаад ийм болно гэсэн үг. Тийм учраас энийг бол юу яаж болохгүй. Ийм хэлбэртэйгээр бичиж болохгүй. Заавал одоо ямар нэгэн variable дээр хадгалах хэрэгтэй. Тэгжээж алдаа заахгүй байх хэрэгтэй. Хэрвээ одоо ийм хэлбэртэйгээр андуураач юм уу те ийм хэлбэртэйгээр нээчлээ гэж бодоход нэгэд тэгээ ранд орчлаа гэж бодоход алдаа заах юм бол заавал энэ терминалаа тэр чигээр нь хаагаад тэгээд дахиж онгойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол алдаа нь одоо арилж магадгүй. Арилах байх гэж бодож байна. Тэгэж байгаа. За тийм болохоор заавал variable дээр хадгална гэсэн үг. За тэгэхээр F гэсэн хувьсагч дээр бүгдээрээ одоо юу яачихсан байгаа? Онгойлгочихсан байгаа. Одоо юугаа онгойлгочихсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ одоо нөгөө доторх текстийг нь хармаар байна. Одоохондоо бүгдээрээ одоо энийг мэдэхгүй гэж бодъё те. Одоо энийг ингэсэн. Тэгээ зүгээр одоо энэ файлыг онгойлгож харах гэж байгаа. Тэгээ тэр файлд ажиллах гэж байгаа байлаа гэж бод. Тэгэх юм бол яах хэрэгтэй вэ гэхлээр одоо print гэдэг команд ашиглая. Тэгэхээр принтээр нөгөө нэг терминал дээр онгойлгож харах гэж байгаа учраас print ашиглаж. Тэгээд ийм одоо ийм функц бичнэ. Яг уул нь бол энийг функц гэж хэлдэггүй. Энэ нь болохоор одоо энэ cig read гэж байна шүү дээ. Тэгээ read гэдэг чинь унших гэсэн үг. Тэгээд энэ файлыг унших гэсэн уул нь бол Python-д arg гэж хэлдэг байгаа. Метод гэж хэлдэг. Тэгээд энэ нэг юм арга байгаа. Тэгээд одоо энэ нь болохоор зөвхөн одоо read гэх юм бол энэ нь зөвхөн файл одоо текстүүд дээр ашиглах боломжтой гэсэн үг. Тэгээд энийг нь болохоор одоо ингэх юм бол бүгдээрээ доторх текстийг нь одоо терминал дээр гаргаж ирээд унших боломжтой. За тэгэхээр энэ нөгөө хадгалсан файлыг нь болохоор printlad гаргаад ирлээ. За тэгээ энийг нь болохоор би нөгөө MacBook дээр надаа Krill үсэг суулгаагүй байгаа учраас юугаар ChatGPT-гээр generation хэлгүүлсэн. Одоо хэлгүүлсэн тийм болохоор нэг юм файл надад бичиж өгсөн байгаа. Одоо нэг юм Krill үг тэгээ файлтай холбоотой юм ярьж байгаа учраас одоо файлын хуудсанд хадгалдаг байсан гэдэг. Хин нэгэн түүнийг дуутахад хайрцаг нэгтэн бүх үгс амлан гардаг байж байгаа гэдэг ингээд юутай миний энэ файл гэсэн сэдвтэй холбоотойгоор ийм текст бичээд өгсөн. За тэгээд тэрийг нь болохоор ингээд хадгалсан байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө за тэгээд энэ нь болохоор ингээд арга гэж байгаа метод гэж англиар одоо би та нарт бичээд өгье. Метод гэдэг юм байна. Тэр нь болохоор одоо энэ файл дээр ажиллах нэг арга нь одоо метод нь болохоор энэ read гэсэн юм байна. Энэ нь болохоор ямар үүрэгтэй гэхэлэр энэ файлыг болохоор уншдаг юм үүрэгтэй. За тэгээд энэ нөгөө нэг air гэдэг нь болохоор энэ mode гэж байгаа. Тэгээд mode гэдэг нь болохоор ямар хэлбэртэйгээр би одоо энэ текстийг
онгойлгох бай гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор янз бүрийн арга байдаг те. Ганцхан air биш. Air гэдэг нь болохоор зөвхөн унших гэсэн үг. Хэрвээ V гэд бичдэг юм бол яана гэхэлэр V гэдэг нь одоо W гэсэн үг шүү дээ. W чинь болохоор write гэж байгаа. Тэгээ write гэдэг чинь англиар бичих гэсэн үг. Тэгээ write хэлбэртэйгээр ингээд бичдэг юм бол ерөнхийдөө энэ тексттэй болохоор write хэлбэртэйгээр нэчглэх гэсэн үг. Тэгэхээр тэгээд энэс хойш ингээд хэрвээ би текст бичих юм бол энэ файл дээр текст бичих юм бол өмнөх байсан текст нь болохоор юу яагаад устгагдаад тэгээд дараагийнх нь одоо бичсэн текст нь болохоор бичигдэн одоо энэ текстэн дотор бичигдэн гэсэн үг. Тэгээд хэрвээ А хэлбэртэйгээр онгойлгоно штэ. А гэдэг нь болохоор append гэж байгаа, залгах гэсэн үг. Тэгэнгүүт хэрвээ энэ дээр би ямар нэгэн текст бичлээ гэж бодоход тийм тэр нь болохоор ямар хэлбэртэйгээр өмнөх байсан текст дээр нь залгагдаж нэмэлт текст орох тийм хэлбэртэйгээр бичигдэн гэсэн үг. Тэгээд би түрүүн W буюу V гэж хэлжээ. Германаар болохоор V, англиар болохоор W гэдэг байгаа. Тийм болохоор би заримдаа жоохон үсгээ солиод байж байгаа. Одоо V гэж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь текст бичгээр нөгөө өмнөхдөр нь утгагдаа дараагийнх нь бичигдэнэ гэж байгаа шүү дээ. Тэр нь болохоор ямар одоо арга байдаг вэ гэхлээр энэ нь болохоор read унших гэсэн одоо доторх текстийг унших гэсэн арга гэдгсэн метод гэдгсэн. Одооноос эхлээд метод гэж хэрэглээд явчихаа заяа. Яагаад гэхлээр одоо ингээд тасах хэвээр учраас гэж бодож байна. Хөөглөд. Ерөнхийдөө энэ нөгөө хэллэгүүдтэй тасах хэвээр учраас гэж бодож байна. Тэгээд одоо жишээлбэл би одоо шинээр текст бичээ те. Тэгэх юм бол яа гэхлээр check write тэгээд одоо жишээлбэл энэ hello world гэдэг надад санал болгочлаа тэрийг авчаа. За тэгээд ерөнхийдөө ингээд бичдэг юм бол миний энэ бүх нөгөө өмнө байсан текст нь устгагдаад тэгээд энэ шинэ текст нь болохоор дээрээс нь бичигдэнэ гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор write гэдэг метод байгаа. За тэгээд ингээд шинэ текст биччихлээ. Тэгээд тэрнийхэн дараа болохоор яа гэхэлэр одоо нэг иймэрхүү өөрчлөлт хийснийхэн дараа одоо текст нь одоо энэ тексттэйгээ цаашдаа ажиллах шаардлагагүй бол заавал close хийх хэрэгтэй. Нөгөө хаах хэрэгтэй. Бас нэг юм метод байгаа. Энэ нь болохоор одоо текстэн дээр ажилладаг бас нэг метод гэдэг. Тэгээд close гэх юм бол одоо файл нь хаагдчихлаа. Тэгэнгүүт дараа нь файлтайгаа ажиллах гэхээр янз бүрийн алдаа гараад байхгүй гэсэн үг. Тэгээд энэ F close-ыг бол заавал хийх хэрэгтэй. Тэгээ мэдээж бид нар болохоор энэ дээр өнөөдөртөө бол зүгээр л нэг юм гэж текст нэгээд хаагаад ингээд яаж байна те. Тэрнээс биш бол одоо тексттэй ажиллах одоо жишээлбэл машин learning-ийн ямар нэг алгоритм хэлээ гэж бодоход одоо те сургуулиулах тиймэрхүү юм байлээ гэж бодоход бүр энэ текстийг нарийн ажиллана. Тэгээд тийм үед болохоор ерөнхийдөө хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө одоо юу яасан шүү дээ. Энэ яач вэ? Одоо нэг энэ close гэдгийг нь хийхгүй болвол одоо ямар ч юу байсан гэсэн те энэ read хийсэн байсан ч гэсэн open гэсэн байгаа бол файл ч онгорхоо үлдчихнэ. Тэгээ араас нь заавал энэ close гэсэн аргыг хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт хэрвээ энийг нь хийхгүй бол ямар нэг алдаа гарах боломжтой. Тэгээд ялангуяа Windows дээр болохоор файл нь онгорхоо үлдчих учраас тэр файлтай асуудал гардаг. Тэгэнгүүт тийм байх юм бол болохгүй. Тэгээ тийм учраас арай нөгөө нэг юм аюулгүй арга нь болохоор энэ арга байдаг. Wit гэж одоо ийм арга байдаг. Тэгээ wit тэгээд нөгөө нэг онгойлгох гэсэн юугаа болохоор команд болохоор энэ дээр өгөөд тэгээ S гэдэг нь болохоор тэрүүгээр гэсэн үг. Одоо тийм нэртэйгэр гэсэн үг. F гэсэн одоо variable-ийн нэртэйгээр, хувьсгчийн нэртэйгээр нөгөө файл онгойлгоорой гэсэн үг. Хэрвээ энэ аргыг хэрэглэх юм бол тэгээ араас нь мэдээж read ч юм уу эсвэл нөгөө write ч юм уу append ч юм уу гэсэн нөгөө модуудыг хэрэглэж болно тий. Мэдээж энийг ямар хэлбэртэйгээр нээснээс хамаарна. Тэгээд тэгчих юм бол F variable дээр ингээ хадгалагдсан байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд алдаа гарахгүй тексттэй ямар нэгэн алдаа гарсан байсан ч гэсэн энэ өөрөө энэ аргыг хэрэглэх юм бол өөрөө хаагдчихна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс бол энэ open-ыг бол шууд хэрэглэдэггүй. Дандаа энэ with open
SF гэж яадаг байгаа. Тэгээ мэдээч яг л нөгөө variable нэр шиг энэ дээр ямар нэгэн variable нэр хэрэглэж болно те. Жишээлбэл банана гэсэн нэртэй variable нэрээр нэгдэж болно. Тэгэх юм бол энэ дээр мэдээч банана гэсэн нэрээ өгнө. Тэгээд data гэсэн одоо өөр нэг variable дээр хадгалагдчихж байгаа юм байна. Тэгээд тэрийг нөгөө print хийх хэрэгтэй. Print тэгээд data гэсэн нэг юм хийх ба. Тийм заавал users text. Тэгтээ минь нөгөө users text гэж хийгээг болохоор бүгдээр аюу хат data гэж файл байна шүү дээ бидэрт. Тэгэхээр нөгөө data гэсэн файл нь байгаа болохоор ингээд нөгөө юу ятмэн одоо f read гэж тэгдэж шүү дээ тийм. Тэгээд нөгөө f close хийчихэд f хаач хайчаад тэгээд дахиад унших гэдэг тэгэнгүүт энэ чинь болохгүй болчихно. Энийг болохоор ингээд яач. Тэгэнгүүт одоо hello world гэж биччихлөө. Тэгсэн шүү дээ нэрээ. Write хийсэн шүү дээ өмнө. Тийм болохоор одоо нөгөө өмнөх текст нь болохоор анхлагдаад hello world гэд бид нар нөгөө өмнөх текстийг нь устгаад тэгээд hello world гэд бичсэн байгаа. Тэгээд тэрийг нь болохоор printlээд гараад ирлээ. За тэгээд юм байдаг бахнаа. Тэгэхээр bit open тэгээд тийм одоо variable дээр хадгалаад тэгээд нэгэрээ тэгээд энийхэн дараа хааж болно гэдэг ингээд open bit open гэдэг аргаар нэдэг бахнаа. За тэгээ одоо би та нарт өмнө нөгөө нэг одоо эдрийг ингээ бүгдийг устгахчих. Одоо ерөнхийдөө үзсэн юм чинь тийм. Энийг нөгөө тайлбарлаж өгнө гэсэн шүү дээ тийм. Энэ бицэм тайлбарлаж өгнө гэсэн. Одоо та нар ойлгосон bit open тэгээд data text гэсэн юу дээр болохоор энэ текстийг бичээрэй гэсэн ийм команд өгчихсэн байгаа. Write хэлбэртэйгээр нээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ write гэсэн аргыг методыг хэрэглэж болно. Тэгээд энэ текстийг дотор нь бичиж байгаа. Тэгээ яагаад энэ encoding UTF-8 гэж энэ дэр нь одоо бас гаргаж ирж байгаа гэхлээр ямар encoding хэрэглэх вэ гэдгийг энэ дэр тодорхойлж өгч байгаа гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор чухал яагаад гэхлээр ерөнхийдөө энэ тохиолдолд чухал яагаад гэхлээр би энэ дээр Kirillээр бичсэн байгаа учраас заримдаа одоо компьютероос хамаарат стандарт encoding гэж компьютер дээр нь байгаа. Тэрнээс хамаарат хэрвээ одоо би бол энэ MacBook дээр хэрэггүй юм шиг байгаа юм л да. Гэхдээ ерөнхийдөө ямар компьютер дээр бичиж байгаас хамаарат ийм Kirill Miril гэсэн үсэгтэй ороод ирчингүүд эсвэл Gmail дээр бид нар нөгөө гэж байдаг. Энтер гэсэн иймэрхүү тусгай үсгнүүд байдаг. Тийм тохиолдолд бол encode нь тодорхойлж байгаа юм бол бүх одоо ямар ч компьютер төрлийн компьютер хэрэглэсэн байсан энэ нь болохоор яг нэг хэлбэртэйгээр ингэж encode хийх юм байна л да. Тэгээ энэний дараа энэний талаар болохоор бүгдээрээ дараа үзье тий тусдаа үзье. Тэгэхээр ойрын хичээл дээр бол биш. Зүгээр энэ нэлээд сүүлдээ үзнэ. За тэгээ variety хэлбэртэйгээр биччихсэн бүгдээр энэ текст ингээ яачихсан байгаа. Тэгээ энэ текстэн дотор болохоор би энэ backslash тэгээ n гэж биччихсэн байгаа. Энэ нь болохоор бас чухал яагаад гэхээр одоо би жишээлбэл түрүү нэг энэ текстийг бичихтэй энэ одоо backslash бичсэн газар болгоно шинэ мөр авч байгаа. Тэгэхгүй бол ингээ бүгдийг ингээ нэг мөрөнд ингээ биччихнэ. Энэ нь болохоор шинэ мөр авах гэсэн үг. Тэгээд хаана одоо шинэ мөр авахаас хамаарат энэ backslash болохоор бичнэ гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө тийм л байгаа. Тэгээ мэдээж төгсгөл нь болохоор ингэж тийм ингэж байгаа. За тэгээ бүгдээр одоо энэ нэг юугаа текст бичсэн байгаа шүү дээ. Тэгээд нэг одоо код бичиж эхэлж байгаа хүний одоо нэг алтаа нь болохоор яадаг вэ гэхээр одоо би одоо нэг юм шинэ текст одоо бичсэн байгаа. Одоо энэ дээр бичсэн байгаа. Тэгэнгүүтээ тэрийг хаана хадгалсан бэ гэхлээр нөгөө script-тэй хэсэг дээр одоо script хадгалсан хэсэг дээр одоо код бичсэн байгаа шүү дээ. SciNuPy гэсэн энэ script-тэй хадгалсан фолдер байгаа шүү дээ. Одоо
юу байгаа. Тэрэн дээр одоо энэ Python файл байгаа юун дээр одоо текстээ хадгална гэж андуурдаг. Тэгээд тэр нь болохоор үгүй ер нь хаана одоо текстээ хадгалсан байна гэхлээр одоо терминал дээр шууд ингээд асуучих болно. Одоо миний терминал нь хаана байна гэдгийг ингээ харж болно. Тэгэнгүүт users тэгээд anar гэсэн фолдер дотор болохоор миний энэ бичсэн текст нь хадгалагдсан байгаа. Тэгээд бүгдээрээ одоо anar users anar гэдэг фолдер руу явах юм бол тэрэн дээр миний текст нь бичигдчихсэн байгаа. Одоо энэ дээр харагдсан тийм. Энэ дээр миний текст нь болохоор энэ дээр шинээр хурж ирээ бичигдсэн байна. Тэгээ одоо бүгдээрээ ингэж яа л да дата биш users гэсэн шинэ текст бичээ гэх юм бол хаана хадгалагдгийг харъя. Тэгэнгүүт одоо users гэсэн шинэ текст одоо бичигдсэн байна. Тэгээд шинээр текст бичигдсэн байна. Тэрийг ингээ онгойлгох юм бол тэр users text гэсэн дээр нь болохоор миний нөгөө энэ сая бичсэн хадгалагдсан байна. Ингэдэг байна. Тэгээ одоо болохоор энийг одоо би with open гэдэг ингээд онгойлгочихсан байгаа болохоор энэ текст нь болохоор юу яасан байгаа тийм хаагчихсан байгаа тийм өөрөө. Тэгэхээр би одоо дахиж онгойлгохын тулд дахиад open тэгээд read mode-тэйгээр онгойлгоно гэсэн үг. За тэгээд ингээд өнөөдөр файлаа онгойлгож хаах тэгээд яаж онгойлгох вэ? Тэгээд mode гэдгийг үзлээ. Тэгээд дээрэс нь шинээр файл үүсгэхийг текст хэлбэртэй файл үүсгэхийг үзлээ. За тэгээд дараагийн хичээл дээр болохоор stringтэй ажиллах одоо аргуудыг сурна. Тэгээд дараагийн 12 дугаар хичээл дээр уулзлаа. Түр баярлалаа.